тэрийг янз яана. За санзаа. Тэр төлөвлөгөөтэй байгаа баг. Одоо энэ бол дараа нэг танилцуулах юм байсан. Тэгэхээр та яагаад гэж тэр бид стан байгаа. Тэр нууц. Тэр нууц PR сандуу нийслэг намын орсон PR бас нууц төлөвлөгөө байна. За санхүү бүрдүүл санхүү схем дэмжлэг үзүүлэх. Саяны санхүү схем дээр хамтарч ажиллаад ингээд нэгдсэн том санхүүгээ босгоо. Намаараа гаргаад нэгдсэн зохион санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтанд ормоор байна. Нэгдсэн зохион бүх юм нэгдсэн байгаад тэгээд бүх юм одоо хэмжих материал дүрт за эндээс яг ийм юм хамаад тараагаад нэрийн солиод тарах материал дүрт эндээс өдөртийн санхүү өдөр төрлийн санхүү бол нэг байж болно. Аймаг тулаар явуулах. Аймаг ч юм уу арай зайтай тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Би нийслэл дээр л тулгуур яриад байгаа шүү. Гэтэ нэг юм байна. Сонгуульд яг ингээд нэр дэвшиж байгаа улсууд хандивын мөнгө намаас мөнгө авдаг, сурчлагын юмнуудыг авдаг гэсэн хэрнээ яг хандив ирсэн мөнгөд өөрөө хүсэж байгаа. Тэгсээр худлаа яриад байгаа. Тэгэхээр биднээс яах ёстой вэ? Нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад заах гар дээр тарах тэр өөрөө тэр яг хороондоо хийхдээ өөрөө PR-ыг хийх мөнгө аваад бол ер нь бол ийм мөнгөийг нийлүүлж сонгуулж байгаа шүү гэдгийг нам дээрээс нь харин нэмж өгөөд явмаар. Тэгээд нэгдсэн зохион байгуулалтаар хямдталтай сайн зөв гарцаар байгаа. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн. Тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхөтөө өгөөд оруулсан шүү дээ. Тэгээд тэрнээс нөгөө тийм тэр хүн ч одоо юм гонд санал тавьж байна шүү дээ. Шийдвэр мөнгөний яасан бэ? Энэ тамир мөнгө бүртгүүлсэн юм уу царай нэг. Ерөөс амар тийм бас. Ерөөс би тэр зүйл мэдэн шүү дээ. Яг тэр энийг бидээс нэг шугам барих хэрэгтэй. Нэг л зохион байгуулалт босгож. Яаж өрн тараа хийжсэн юм бэ? Ямар ч үгээр яваадсан. Аюу хэцүү байсан. За багийн аюу байх бүлийн хамгаалалт энэ бол хамгийн хэцүү байна. Яг манай хүмүүс яг одоо том юм одоо хүндэт эхлэн. Тэр үед бас бидний бас хууль байгууллагын хамгаалтууд бас хэрэгтэй. Тэгэл сайн залуучууд яг нэг үгээд ахаа мөнгө өсөн ч ирэхгүй айгаад байсан. Одоо тэр айдсан ингээ багассан. Багассан. Одоо нөгөө яг 12 оны сонгуулийн дараах үеиг бол одоо энэ гадна тал чи шал өөрчлөсөн. Юу ардын намд хүн дуурдгүй байсан чи одоо ардын намд ч арайч ус юм үг ингээ нэг жоох наашаа харчаад байгаа. Харчаад байгаа тийм. Одоо ингээ бид нар зөв ажиллаж чадах юм бол заа. Ялагдах нам руу өөрөө гүйж очдөг юм гэж байдаг. Тийм шүү дээ. Ялах магадлал нь өндөрлөд очиж л ус төр амаа. Тийм учраас хүмүүс тэр үг ингээд аяндаа одоо наашаа хартсан байна. Тэгээ наашаа одоо өөрснөө гүйж ирдэг болно. А тэр гүйж ирдэг болохыг бид нар л хий. Бид нар өөрснөө ингээд зөв юм хийгээл ингээд яг заа заа гэж хэвчээ байна. Бид нар нөгөө нэг яс юу яах гэдэг хар машин жишээтэй нөгөө хайтек банк нь оролцсон шүү дээ. Бас тэр мэдлэг ороход ингээд очиод юм хэлэхлээр. Гэтэл бол ерөнхий сонгуулийн асуудал гардаг чинь ер нь тэндээс ихтэй шүү дээ. Тэгэхээр нөгөөдөөс бүгд айгаад бидээс болиулсан шүү дээ. Энэ нөгөө зогсоосон шүү дээ. Уцаа яриад бидээс. Саяхан бас манай нэг IT-ийн зөвлөг дорнодтай шахсан. Дорнодж явж барьж явж байгаа. Тэг чи 3 хоног тавлаа. Тэгээ ер нь яг зөв багийнх ингэж байна. 15 16 биднес нэлээ хүн эвгүй юм руу орж ийнэ. Тэгэхэд энэ дээр хамгаалт байхгүй бол би яах юм бэ гэдэг айгаад байна гэдэг. Түүнээс хамгаалт авах биднес зөрөгтэй юм байна. Асуудлаас айхгүй аймаггүй гэдэг. Тэгэхээр сая бодлого стратеги хийсэн зохион байгуулалт ажилладаг дэмжээл гэх юм бол бидэнд ялах боломж байна гэж л. Үнэхээр боломж байна. Гэхдээ яг одооний хүмүүс яриад байгаа шиг юу гэдгийг одоо ингэ зүгээр урсгалаар орж ялдаж байхгүй шүү дээ. Нэгдсэн зохион байгуулалтанд ороод нэгдсэн цахилгаан баттай, нэгдсэн санхүүтэй бүх юм хэрэгжилтийн зохион байгуулалтаар ороход ялах. Тэрнээс дур дураараа ажиллаад ингээд нэг дүүрэн тэгээ нэг аймагт ингээд гэх юм бол бас хүнд. За ерөнхийдөө болцсон уу? За баярлалаа. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн. Тэр мөнгө хаашаа